За дундын бүс ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд өргөхөд бэлэн боллоо. За энэ удаад бид улсын их хурлын гишүүн Үлзий хүүгийн шийдвэрийг өрсөн байна. Өдрөнд. За дундын бүс ярилцлагын нэвтрүүлэгт тавтаа мэрэл. Өрсөнд баярлалаа. Чуулганы завсарлагаар юу хийж байна? Гэхдээ одоо чуулганд өнгөрсөн л онол завсарласан шүү дээ. Тэгээд ер нь бас яг ингэ нэг юу гэдэг юм нийгэмд гэлтгүү одоо магадгүй тодорхой одоо мэдээлэлтэй хүмүүсийн дунд төрлийн улсын хурлын чуулганы завсарлагаар ингэ бүгд амраад авдаг болчихсон нэг юм ойлголт бас байд юм шиг байна гэж би ойлгосон. Яг одоо нотлонгоо шиг л энэ ч одоо 1 жил 6 сар болж штэ тий. Тэгээ энэ хугацаанд чинь нэг хаврын чуулган, хоёр намрын чуулган, за тэгээ ээлжид бус гэх юм бол шийдвэрийн чуулганы завсарлаганд байж үзлээ. Ер нь бол чуулганы завсарлагын үеэр илүү хууль өнцлүүд дээр илүү тэгж одоо төлөж ажилтсан юм байна. Ягаад бол чуулгантай үе чинь энэ бол өдөржингөө хурал хуутай тий бас яг төлөж суугаад чаддгүй. Тэгээ чинь өглөөнөөс орой бол хуралдаг гэх холбоотой байдаг. Тэр илүү нөгөө ажиллаж байгаа хууль өнцлүүд ажиллаж байгаа төслүүд дээр илүү судалгааны тал дээр ажиллах юм цаг хугацаа гардаг юм байна. За бас янз бүр за өнгөрсөн жил бол би чинь хөдөө орон нутгийн аймагуудаар тойрж уулзалт хийсэн. За энэ удаатай бол ер нь 3 сарын 15 хүртэл одоо хаврын чуулганд өргөн барь хууль өнцлүүдэд нэлээд ажилтсан юм уу гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Манай ажлын албаны бидний тийм төлөвлөгөө гаргацсан. За 2 сар ч юу хот гэлзэл өнгөрч байна. Хууль өнцлүүдийн та бол судалгаан дээр сууд юм байна. Би бас ажиллаа хийж байхдаа мэдээ сурвалжлага хийх гэж зарим гишүүдээс хууль өнцлүүдийнх нь өөрсдөө санаачилсан хууль өнцлүүдийг асуухлаар гадаад л хэцээд байгаа. Тийм үү. Тэр ихэнх нь гадаад дуу юм шиг. Аггүй баха. Би өнөөдөр ордноор орсон байж л байл шүү дээ. Тийм үү. Тэгээ манай намын бүлгийн хол бүгд ажиллаж л байлээ. За ирдсэн юм билгүй те тэгэхээр. Би тэг одоо зөв он гаргаад ирсэн юм билээ. Хуулийн төсөл гэснээс гэр бүлдээ хэр зарцуулж байна. Яг энэ чуулганы завсарлага нь мэдээ чуулгыг хэлжүүл та бид чинь бол өдөр шөнөгүй хуралдаад байдаг шүү дээ. За нэг тийм бас цангалтай сайн биш дээ. Жохон тааргуул үлгээ авах. Тэгээ таныг өрсөн гол шалтгаан бол сая 25 оны 12 дугаар сарын 8-наас 12-ийн хооронд оюутлахын хяналтын сонсгол нотлох баримтыг шинжилэн судлах сонсгол гэж сонсгол болсон. За сонсголын мөрөөр бол төр хорооноос тогтоол гаргасан. Тогтоолын төслөө өргөн бариад батлуулсан тийм. Тэгээ оюутлахын сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай улсын хурлын тогтоол гэж. Энэ тогтоол яг ямар тогтоол батлагдчихваа? Дотор нь яг ямар заалтууд байна? Тэр заалтууд нь юуны төлөө зорж байгаа? Монголын төлөө өөрөө гэж яаж нэмэгдүүлэх юм? Гэх мэтчлэн энэ асуудлаар яг ямар асуудлууд байна гэдэг асуудал. Манай редакц дээр хүмүүсийг асууж яг ямар заалтууд байгаа юм бэ гэдэг. Тэгээд тогтоол нь хоёр зүйлтэй 5 заалттай юм тогтоол батлагдсан. Тэгэхээр заалт бүрээр нь ярьж хоёлаа. Энэ тогтоол яг ямар тогтоолыг баталчихваа гэдэг асуудлаар олон нийтэд мэдээлэх зорилгыг би таныг өрсөн. Та бол хянан шалгах төр хорооны 11 гишүүний нэг нь учраас үн дээрээс нь төр хороог бас сайн бид нар сонссон. Тэн дээр идэвхтэй суусан бас 5-6 гишүүний нэг учраас бас таныг өрөөд заалт бүрээр нь ярья гэж ийм зорилготой таныг өрсөн байна шүү. Тэгэд яг уу зөвхөн нэг хянан шалгах төр хорооны нээлттэй сонсголтны 3 өдөр л явж байгаа харагдсан болохоос тэр чинь 6 сарын хугацаанд бас маш олон шинжээч нэр те одоо судлаач нар за өмнө одоо ойлгох төсөл төр иймэрхүү төстэй засгийн газрын тогтоолууд төр ч юм уу эсвэл одоо засгийн газрын захирал шийдвэр дээр ч ажиллаж ирсэн бас маш олон төрлийн мэргэжлийн шинжээч нарс ажилласан. За тэд нь бол яг нэг нөгөөлөд бас нэг тухайд бол нууцлах шаардлага үүсдэг юм билээ. Тэгвэл нэг гадны нөлөө орохтой. Тэгдүү яах вэ? Тийм тэгээд магадгүй одоо тэр хянан шалгах төрөөрөө баримт чиг дээр юу гэдэг одоо нөлөөлийн одоо бий болох ч юм уу нөхцлөд бий болох ч юм уу. Тийм байдлаас болж нэлээд тийм нууцлах шаардлага үүсдэг. За тэгээд ер нь бол хянан шалгах төрөөрөө чинь 7 сарын 9-нд байгуулагдсан шүү дээ. Хаврын чуулганы хамгийн сүүлүүдэд байгуулагдсан байхгүй. Одоо та санаж бол баг хаврын чуулганы хамгийн сүүлийн алхах зогссон асуудал бол хянан шалгах төрөөрөө байсан. За тэгээд хянан шалгах төрөөрөө байгуулагдаад ажилдаа ороод энэ хугацаанд чинь бас нэг бүхэл төрлийн баримт бичиг материалтай танилцах маш их цаг ордог юм байна. Нийт тийм 94 мянган орчим бичиг баримт ирсэн шүү дээ. Хуудасаар ярих юм бол тийм. За мэдээж давхар цаа агуулгууд байгаа. Гэхдээ ингээ ер нь нийт өнгөрөх юм 94 орчим мянган материалууд ирсэн. Тэгэхээр үүн дээр бол манай одоо тэр хянан шалгах төрөөрөнд ажилласан тэр экспертүүд те за мөн шинжээч нар маш сайн ажилласан. За тэгээд тэдний гаргасан дүгнэлт одоо тэдний гаргасан санал зөвлөмж за мөн одоо тэдний нэгтгэсэн баримт материалууд дээр бас бид сууж хагаад эхлээд ерөнхийдөө бол юм санал дүгнэлт гарсан. Тэгээд 7-8 удаа санал дүгнэлт. Тэгээд тэр санал дүгнэлтээ үндэслээд хянан шалгалт төр орныхоо одоо хуулийн хүрээнд бид нэр хурлын тогтоолын төсөлд өргөн барих хэрэгтэй. Тэгээд тогтоолын төсөлд өргөн барьсан юм уу та. За ер нь бол нээлттэй сонсголын 3 хоног л хүмүүсийг анхаарсан баг тийм. Гэл тэр үуч юм бас яг ажлын уулахад бас
нэг талаас хүндрэлтэй асуудал маш их байлаа шүү дээ. Одоо материалууд нь хүртэл нууц ярьчдаг. Ил ярьж болдгоо. Одоо та ингээд боддоо ойлгох компани санхүүгийн үйл ажиллагаанд нь хийсэн одоо үндэсний аудитын газрын тайлбар хүртэл нууцаар ирж байгаа шүү. Тэгэхээр одоо тэрж бид рүүгээр ярих юм те маш айгүй хүндрэлтэй. Мэдээж нэг талаасаа энэ сонсголын нэг зорилго бол юу гэсэн бэ гэхээр оюутлогын төслийг ямар нэгэн байдлаар сайн мууг нэлцэх гэв ер нь бол яг энэ төслөөс монголчууд үр ашиг эзээ хүртэх юм. Хэдэн хонд хүртэх юм. Яаж хүртэх юм. Тэ за тэр гол асуудал бос яриад тэр нөгөө онтрийн оюул лиценз энд орох юм уу орохгүй юм уу оюулын хамгаагдахгүй юм уу гэдэг. Тэгэхээр одоо компани талаас бол энэ хөрөнгө оруулалтын гэр хувийн гэрэл хамгаагдана гэж яриад байдаг тийм. Энэ талд нь болохоор яг бичиг баримт төрөлд байдгүй гэдэг ч юм уу жишээний. За тэгээд ер нь бол энэ төслийг илүү амжилттай болоосоо илүү сайн яваасаа тийм. Илүү үр дүн төрөөсөө за мэдээж гол үр дүн нь бол одоо нэг нийтлэг одоо монголчуудын ахуйн амьдрал илүү олон одоо дам болон сайн эрэг нөлөө үзүүлээсэл гэдэг зорилго шүү дээ. Тэхийн тулд юу бас нэг юм нэг ил тод нэг ярьчаа одоо ингээд дандаа нэг юм яг бодтор бол зарим нь ингээд тэр хүүхдийн явагдал өнгөрдөг те. Ийм биш бай яг бодтор юмнуудаа нэг бүгдээр нэг яриад авъя гэсэн л ийм гол зорилготой байхгүй. Тэрийг бол яг нэг үлэхэд бас энэ одоо сайхан зорилго юм аа гэх юм уу сайн зорилго гэх юм уу бас санаатаагаар ингээд гуйлах те. Одоо гадныхаа ганц одоо 3 дахь шүршийн хөрөнгө оруулалтыг гидсэн хүлгэж өгнө гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар маш их явсан. Тэнд бол тийм зорилго байх уу та бүтэн анзаарсан бол тий. Яг хэдүүл юмаа яриад байгаа. Менежментийн зардал яг оюутлогын компани одоо толгой компанид одоо яад хэдэн төгөлөд байгаа. Өнгөрсөн хугацаанд эдийг төлсөн. Ягаад 6 өгч тогтсон 6-ыг ягаад буруулж болов гэх. Хүн нийлүүлэгчдийн гэрээнд заасан байгаа тэр 7 жил тутамд байгаа тэр зөөлөг бууруулахын ажлыг ягаад алилдсан санаачлал гаргаагүй ингээд 2 удаа буулан чиг алдчихсан. Ягаад нөгөө гэрээний 3.12-д заасан сайлуулах үйлдвэр байхгүй байх. Ягаад нөгөө захлагын станц байхгүй гэдэг ч юм уу ингээд тэр чинь ингээд хоёр тал гэрээгээр ингээд хүлээс үүргүүдийг биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ ягаад ингээд биелүүлэхгүй ягаад одоо чинь манай төрөөс шалтгаалаад байгаа юм уу? Эсвэл манай одоо засгийн газрын одоо тухайн үед байсан сайднараас эрх мэдэлтэй байсан сайднараас ингээд та нар дисэнд үйлдэл хийх юм нөлөөлөл орж ирд юм уу? Эсвэл өөр ямар их сонирхол. Ингээд юу юмнуудаа нэг ил тод яриад авъя гэсэн сонсгол шүү дээ. Тэгээд ч бас ингээд энэ олон жилийн мөл ойлголцтыг энэ үл мухардлыг нэг тийш нэг аргаар зэгслэхгүй бол бид нар дараа магадгүй дахиад жилийн дараа дахиад сонсголын явж байгаа үгүйсэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр одоо хүнээр ярих юм бол нэг юм нэг сайн ярьж аваад нэг ойлголцоо гэсэн асуудал байхгүй. Тэрнээс ерөөсөө тийм 3 зүрхшийн хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн эсвэл тэдний буруу төсөн байгаа. Бид нар хянан шалгалтын орооны 11 гишүүний бүгдийн байр суурь энэ төслийг илүү амжилттай цаашаа явуулъя. За монголчуудын одоо ногдлол шиг 2037 онд хүрэх ногдлол шиг найшлуулах боломж юу вэ? Тэхийн тулд хэмж болох зарлууд юу вэ те? Менежмент зардал гэж одоо 6 хүч нийт 1.1 тэрбум доллар яг юм бодтой тоо байсан юм уу? Ягаад ийм өндөр байгаа юм гэж. Ингээд юмнуудыг ярихгүй бол одоо тэр менежментийн зарлалыг чинь 6 өгдөг чинь шууд зарлаас ч мөнгө авчиж байгаа шүү дээ. Одоо та өнөөдөр 100 сая төгрөгийн зардалтай байх юм тэнд чинь ингээд 6 авчиж байгаа юм. Тэгээд дээр нь хөрөнгө оруулалтын барилга оруулалтын зардал дахиад 3 гэдэг ч юм уу. Энд чинь нөгөө талдаа одоо бизнес эрхэлж байгаа одоо жижиг аж ахуйн үзүүл маш том зардлал тийшээ ингээл гаргаж өгöd байх гэсэн шүү дээ. Гэдэг ч юм уу одоо ийм л заалтууд талтай. Хоёулаа яг заалт болгоноор л ярьчаа. За эхний нэгдүгээр зүйлийн нэгт нь одоо онтроотой холбоотой асуудал ба да. Онтроо компани бол жавхлан шивээ овоо гэж хоёр ордын тусгай зөвшөөрлөгийг эзэмшдэг компани юм. Сонсголын өөрөө маш тодорхой яригдсан. За энэ хоёр ордыг бол бүлэг ордын хил хязгаарт нь оруулчихъя гэдэг шийдвэр сенсоос гаргасан. Гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд хамруулах уу үгүй юу гэдэг асуудал яригдж байгаа. Туз дээр төлөөлөл өдөр төгсгөл дээр шийдвэр гаргаж хөрөнгө оруулалтын гэрээнд оруулах шийдвэрийг гаргасан гэдгийг тухайн үед нь ажиллаж исэн одоо байхгүй байгаа ч гэсэн төлөөлөл өдөр төгсгөлийн гишүүн асан одоо Баясгалан гэж юм хэлсэн шүү дээ. Их бухимдалтайгаар хэлсэн шүү. Тэгээ Янтрын компанитай холбоотой энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал лиценз шилжүүлэх асуудал мал хөдөлгөөрөөр шилжүүлэх гэдэг нь энэ бол одоо цаана хоёр компани хоёулаа тохирчоод арбитр дээр очиод лицензээ шилжүүлэх гэдэг ийм тохироо явуулсан шүү дээ гэдэг зүйлийг ярьсан. Та хэдийн гаргасан тогтоол дээр хуульд нийцсэн байгаа хэсэгтэй. Дээрээс нь энэ шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл гарах хэмжээ авъя гэдэг ийм заалтыг оруулж өгсөн байлээ. Энэний үндэслэл нь юу вэ? Нэгдүгürt та өдөр ямар нэгэн байдлаар хамтын ажиллагааны гэрээ ч юм хамтжил гэрээ байгуулж байгаа аль аль нь тухайн гэрээний үүргийг дагаж бүрдүүлэх хэрэгтэй. Тийм биз? Тэр дагаж мөрдөхгүй байх ч юм уу эсвэл дагаж мөрддөөгүй байх эсвэл одоо гэрээний заасан заалтуудаа биелүүлээгүй бол лиценз олгогч талаас яагаад энэ туслах хэрэгтэй авч болохгүй? Тийм биз? Та өөрөө гэрээгээр хөлөөс үүргийг биелүүлээгүй шүү дээ. Тийм байгаа. Эхнийх нь.
За хоёрдугаарх нь ер нь бол энэ одоо шинэ онтрик компани жавхлан шивүү аваа гэсэн хоёр одоо тусгайлжуулалтын лиценз бол ер нь бол яг ойлгох компани бол өөрсдөө ашиглах тийм одоо тэзүүгээс явж байгаа шүү дээ. 2062 оноос өнөө тий. Гэтэл яг бодитоор энэ хоёр лиценз өөрөө хамгийн анхны хөрөнгө оруулалтын гэрээнд байхгүй. Хөнөөлшин гэрэн дээр байхгүй тий. Гэтэл одоо үнийг ганцхан залтаар л ашиглаад байгаа шүү дээ. Тэгээд ийм байдлаас байж болохгүй. Хууль нийцүүлэгч Монгол улсын хууль тогтоомж зашмалын тухайд ямар залтайг тэний дагуу бүх юм хийгээд тэзүүгөө батлуулаад эрс баялагын мэдчийн зөв дээр явуулаад ингээд бүх процесссын хуулийн залтыг бүгдийг биелүүлээд хичээлийг шаардаж байгаа байхгүй. Ер нь бол онтрч өөр маш том шүү дээ. Одоо баг алтан гэхэд оюутлогын нөөцийн баг 50 орчим хөв байна уу тий. За би бодорхой тоог санахгүй ямар ч маш том хөвтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр газар зүүн байршлын хувьд бол бас их ойрхон. Тийм учраас оюутлогын компаниуд онтрыг эхнээс нь ер нь цаашдаа ашиглана гэж ингэж бодож зорж явсан байна гэдэг нь бол өнгөрсөн хугацаанд үйлдэлээс харагдаж байгаа. Тэгээ ингээд л одоо онтрик гэдэг компани чинь нэг гэх ажилтнаа нэг гэн захиралтай тийм компаниуд байна шүү дээ тий. Хийдэг ч юм уу ингээд бид нар ер нь альва ямигийн мэл тодорхой байх талаас нь шаардж байгаа. Тэр лиценз туслах шаардлагатай бол лиценз туслах гэж. Үнэхээр шаардлагатай бол гэрээний хөргөө биелүүлэхгүй тэгээд гэрээний зас үйл ажиллагаа явуулахгүй эсвэл одоо Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоогоод ингэ байгаад их юм бол ягаад лиценз олгогчдлаас нь тухайн лицензийг туслах хурлын мэрхээ хэлж болдгоо. Энд чинь ер нь зөв өсний шаардлага. Энэс зүр айхан байхгүй байхгүй. Энд чинь нөгөө талд гэрээгээр хүлээж байгаа аж ахуйн нэгжийг илүү их шаарч ирэх шүү дээ. Одоо та ингээд Америкийн визэн ч юм орохоор ингээд нэгээс 10 хүртэл байх материал бүрдүүлдэг шүү дээ. Тэгээд заавал Ч4 3.5 болсон 4.5 байна гэдэг ч юм уу. Тэгээд тэр нь 4-т 5-т бол материал буцаадаг үстэй. Тим юм дээр бол бид нар чинь ингэж хатуу ер нь ийм одоо шаардлагуудыг өөрсдөө биелүүлдэг. Ягаад төр тавьж байгаа шаардлагыг биелүүлэх тийм эрхийг эдэлж өгөхгүй гэдэг л асуудал шүү. Тийм учраас тэр шаардлага тавьж байгаа шаардлагыг эрхийг эдэлж өгье л гэж. Бид энэ дээр санал нэг байна. Яг хөрөнгө оруулагчдыг бол эрхцэн хувьд ч юм уу эсвэл өөр бусад гар хөлөөрөө дамжуулж үргэж болохгүй. Гэхдээ хөрөнгө оруулагч талдаа хэтэрхий бас давуу тал олгож болохгүй тийм ээ. Гэрээ харилцаа ашигтай л байна. Харилцаа ашигтай. Вин гэж ярьдаа шүү дээ. За энэ асуудлаар явсан юм. Онтртой холбоотой асуудал дээр бас нэг зүйлийг асуумаар санагдчихсэн. Онтрой компани шивээ аваж авахланд тусгай зөвшөөрлийг хамгийн анх Монгол газар компаниас шилжүүлж одоо борлуулж гэх юм уу зарсан 10 сая доллараар зарсан юм байна тий. За одоо Монгол газраас онтрой руу шилжүүлээ. Онтрой одоо ингээд ойдоход энэ лиценз өгөхгүй яах вэ гэдэг асуудал яригдаад цаашаа явж байна. Яг энэ лиценз шилжүүлэхтэй холбоотой асуудлууд дээр ер нь хууль зүйн хувьд хууль зөрчсөн асуудлууд ер нь ажиглагдсан уу? За тухайн үед бол 94 мянган хуудас материалтай танилцсан хүмүүс илүү мэдээлэлтэй. 94 мянган хуудас чинь тэгээд 50 мянган нууцтай. Айгу зовлонтой. Ярьж болох. Ярьж болох. Одоо яхаар ч нэг улсын нууц задвал сэрэг рүү орчих. Та хэд танилцсан тий? Тий, танилцсан. Яг хөө зүгээр одоо ил байгаа мэдээлэлээр ярих юм бол онтрой компани Монгол газар компаниас тухайн 10 сая доллар үнэлээд нэг 5.5 сая долларын бэлэн мөнгөөр тэгээд нэг 4.5 сая долларын хувьцаа хэлбэрээр одоо худалдана гэсэн гэрээт юм билээ. Тэгээд тэрний дагуу ашиг матруулын газар очиж лиценз шилжээд ингээд явцсан процесс байгаа. Яг тэр хуультай зөрчсөн асуулт нь бол одоо нэгдүгээр хууль нэлтийн байгууллагууд хариулах нь аюул зүг болох юм шиг байна лээ. Ер нь бол сонсголын үеэр бид нар чинь та тэгээд энэ одоо оюутлогын компани гэсэн онтрик компанид зарсан одоо хоёр лицензийнхаа 5.5 сая доллар чинь татварлуулсан юм уу? Татварлуулсан асуудал байхгүй шүү дээ. Тэгээд 4.5 сая доллар хувьцаа хэлбэр яаж хийж бас тодорхойгүй. Тэгэхээр бас нэг ийм хийдэл үүсгэж байгаа, эргэл зүй үүсгэж байгаа. Тэр чинь орлого олцоо татварлах хэрэгтэй шүү дээ. 5.5 сая доллараар чинь тий гэдэг ч юм уу. Тэгээд татвар төлсөн асуудал байхгүй. Тэг бэлнээр авсан гэдэг ийм тайлбартай л байдаг байлаа шүү дээ. 1000 баяргаа. Одоо тухайн эзэмшигч чинь тий Монгол газрын тий. Тэгэхээр одоо цаашдаа яг энэ гэрээний сүүлийн залтан дээр бол байгаа тий. Нөгөө хариуцлагатай холбоотой асуудал залт орсон байл. Би яг тэрийг л хайгаадсан байхгүй. Тэр гэхдээ хоёулаа ингэ дараа нь авчир тийш очих. Одоо яах юм тэгвэл онтрой компани жавхлан шивээ аваа орд дээр төр 34% одоо төрийн эзэмшлийн хувьд одоо байгаа үед тогтоох уу? Энэгээрээ явах юм уу? Эсвэл одоо бид нар сая нэг ороноотой хийсэн хэлцээг та мэдэн шүү дээ тий. Нөөц шилжсэний төлбөрөө аваа явъя. 34%-өөс татгалзлаа. 10% даваа өрхтөө хувьцаагаа эзэмшээд ингээд санхүүгийн хариуцлага хүлээхгүй явъя гэдэг асуудал байсан. Та хэдэн батлуулсан тогтоол дээр бол хөрөнгө оруулалтын аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэдэг үг байгаа. Энэ бол надад бол маш зөв хувилбар юм шиг санагдаад байна.
Засгийн газар бол яг энэ оюутлогын компанитай хэлцээрийн ширээний ард суудсан тийм. Одоо энэ хэлцээр хийгээд явж байгаа. Тэгэхээр яг энэ таны хувьд 34% дээр хувьцаа эзэмшээд явах уу Монголын төр эсвэл татвараараа орлуулах уу? Одоо байгаа хуулиар бол онтрогийн энэ одоо хоёр лиценз чи оюутлогын бүлэг ордог гэдэг стратеги ордод орчод байгаа. Тэгэхээр одоо байгаа хуулиар бол 34%-д орно. Тэгэхээр одоо Монголын төр ямар нэгэн бүлэг хөрөнгө гаргах 34% эзэмших ёстой. Гэдгийг сая бид нэр одоо оюутлогын сонсголоор зөв нэг онтрыг тусад нэг бүлэг болгож ярьдаг чи ийм учиртай. За хоёрдугаар таны нөгөө асуусан юм дээр чинь хөрөнгө оруулалтын аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй байх нөхцөл гэдэг үү? Тийм чинь одоо нэг саний ярьж байгаатай адилхан зүйл шүү дээ. Ер нь бол одоо бид нар юу гэдэг оюутлогод гадна алдсан 34% төр хөрөнгө оруулалтыг анхны тээ зүгс одоо энэ чинь одоо байгаа тээ зүг бараг нийт төсөв дөрөвдөх бараг 5 дахь нэмэгдсэн тийм. Гэтэл энэ хугацаанд чинь хамгийн анхны тээ зүүн дээр тооцож исэн алт чинь 4.5 дахь өссөн, зэс чинь 3 дахь өссөн, 2.8 дахь өссөн гэдэг ч юм. Ингээд яаж ч утсан дэлхийн засалт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь ингээд 4-5 дахь өсөж тахаар ингээд локер бол олж байгаа орлого наашлах хэрэгтэй үстэй. Гэтэл ингээд одоо тээ зүүндээ байнга нэмэлт өөрчлөлт хийгээд ингээд явдаг. За тэгээд үр дүнд нь 34% эзэмснээр өрөнд ордог ийм асуудлыг бид нар байж болохгүй гэдэг чинь одоо бид чинь нийтдээ нэг 6.1 зөвхөн Монголын тол ногт хөрөн 6.2 тэрбум доллар тэгээд дээр нь төлж байгаа хүн бараг 6.1 тэрбум доллар болсон. Ингээд үндсэн зээлээсээ гадна ингээд хүн ингээд аваа явчихдаг ийм бизнесийн харилцааг бас эрүүл харилцаа гэж ойлгоход би хэцүү л байна. Одоо чинь та тийм нөхцлөөр бизнес хийх үү? Одоо мэдэхгүй байна. Хэцүү үстэй. Та нэг Улаанбаатар хотын ийм Аз зэрэглэлийн газартай байсан. Би тань дээр очиж нэг барилга өрье чи 34% авчих. Тэгээд би мөнгөний гаргая гэдэг. Тэгснэ за нөгөө 5 тэрбум чи баригдахгүй юм байна. Одоо 10 тэрбум болох юм чи 34% мөнгө гарга. Надад мөнгө байхгүй нөө түл чин надаас зээлчих гэ би ч оосон өөрөөсөө хүдээ зээл мөнгө зээлээд байгаатай л одоо ингийн чи адилхан шүү дээ. Мэдээж уулуурхын бизнес арай өөр бизнес модельээр том юмэр явдаг байх л да. Гэхдээ яаж ч үчин харилцан ашигтай чанар чинь байх шүү дээ. Гэтэл харилцаа ашигтай чанарыг одоо тэр төслөн гүйцэтгэж байгаа. За манай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр 10 одоо нэг 12,000 шугам ажилтан байна үү те. Одоо төслөн гүйцэж боллоо. Ингээд бүгд 16,000 гарч байна. Эднэрээр үр ашиг бас ингээд төлөөлүүлж яриад байдаг. Тэгвэл тэр төслийг явуулах нь л хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаа авах нь зүг өснө гэж. Тэр төслийг ингээд үр дүнтэй амжилттай явуулахын тулд үйл ажиллагааны зардалтыг тэр тодорхой хэсгийг хариуцж байгаа бизнесийн компаниуд ашиг авах нь зүг өснө гэж тийм үстэй. Тэгэхээр ч бас ингээд нэг хоёр ялгаатай ойлголтыг бий болгоод байгаа байхгүй. Тийм. Стратеги ач холбогдол бүхий ордод төр одоо төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол тий 50 хүртэлх хувь тий. Тий. Тэгээд аж ахуйн нэгж өөрөө хайгуул хийсэн 34% туризмчлээ хувь тогтооно гэдэг хуультай. Гэхдээ онтроо дээр чинь төрийн бүгд бүр социалист нийгмүүд хийжсэн хайгуул байдаг шүү дээ. Тэрийг сая сонсголоор ярьсан шүү дээ. Сонсоогүй юм байна. Ярьсан. Ямар хайгуул вэ? За би яг тэр бүр яг деталь дүнүүдийн сайн санахгүй байна. Энэ цаас хул байгальд байна. Миний цөм тийш явчих боллоо тий. Тэгээ ер нь бол тэгж хайгуул хийжсэн бас юм байх шүү дээ. Яг 100% бас шууд гадны хөрөнгө оруулалтын юмар хийж өгөх байхгүй. Тийм учраас лах 1000 баяр авсан байна шүү дээ. Онтрой компани чинь ерөнхийдөө хайгуул хийдэг. Тэрнтэйгээ холбоотойгоор цаашаа том компанитай ажилтгал ийм л компани байна гэдэг ойлголтыг бол авах. Тэгээд тийм компани зөндөөл байдаг тийм. За хоёр дахь заалт. Энэ заалтууд маш чухал заалтууд. Хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой тийм ээ. Үзэгчдэд хэлэхэд нэг хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр яг ямар компаниуд байдаг юм бэ гэдэг би уншчихв. Тэг. За Эрдэнэс Монгол компани. Тий. Анхны оюутлогын компани. Тий. Оюутлогын Нидерланд компани. Тэгээд оюутлогын хувьцат компани. Тий. За энэ дөрвөн компанийн хооронд 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан. За энэ гэрээ бол маш их асуудал дагуулж байна. Сонсголын үеэр сайн нэлээд хүчтэй яригдлаа. Ялангуяа энэ зээлийн үүтэй холбоотой асуудал дээр тий. За энэ зээлийн үүтэй холбоотой асуудал, зээлийн үүг бууруулах асуудлаар энэ тогтоол дээр энэ заалт орсон байна. Тий. Гол зохицуулалт нь юу вэ? Гол зорилго нь энэ заалтын гол зорилго нь та юу гэж харж энэ заалтыг оруулах? Ерөөсөө тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр чинь ер нь бол 7 жил тутам хувь нийлүүлэгчнэр зээлийн үгийн юг одоо эргэж дүгнэж ярилцах юм одоо юм эрэхтэй ганц юм яг нэг нөгөө гэх юм бол Монголын хэлтийн нэлээд ашигтай байж болохоор юм одоо гэрээний заалт байгаа. Тэгээ энэ гэрээний заалтыг нэг төр хэрэгжүүлээч гэдэг одоо сэн газарт одоо ер нь сэн газар чиглэж байгаа. Тий.
засгийн газар энэ заалтаа хэрэгжүүлээч гэж өмнөх 7 жил бид ашиглаагүй юм лээ. Ашиглаж чадаагүй. Одоо тэгээд та санаж байгаа бол би сонсголоо энэ ч эсвэл байсан юм. Яг хин хариуцаад энэ ажлыг та нар болгоо хоорондоо хэрэлдэл өнгөрсөн шүү дээ. Тухайн сайд нэг шуудлаа ярьж чинь гэдэг. Яг бодтоор ажиллаж явах нөхөр явуулахгүй. Тэгэл ингээд энэ эсвэл маш их хэмжээгээр хийж ирсэн байна гэдгийг одоо би чарлаа өстө та чарлаа шүү дээ. Сонсголоо. Тэгэхээр энэ одоо эсвэл дахиж битгий хийгээрэй гэдгийг агуулгаар үдирцгийн газар шүү дээ. Одоо их чаа. Хоёрдугаар засгийн газар ажлаас гарч явж байгаа юм билээ. Тэгэхээр одоо энийг бид нар ашиглахгүй бол бид нар ч одоо софтвер дээр нэмэх 6.5% гэдэг чинь нийтдээ нэг бараг 11 орчим хувьтай. Бараг 11.9 өнөө тий. Одоо айгүй материал дунд ингээд зарим нэг тодорхой тонуудаа мартчихад. За 11% гээ. Тийм. За 11% юм софтвер байгаа. Тэгээд нийт зээл байгаа. Гэтэл төсөл хэрэгжүүлж байгаа нөгөө толгой компани ч өөрөө нийтдээ 6-аас 6.5% зээл аваад манайдад дахиж ингээд зээлийн хүндрэх үг нэмээд ингээд зээлдэг ч юм уу. Ийм тогтолцоорн дууш. Энийг л ерөөсө болиул гэдэг байхгүй. Энийг болиул яа. Тэхийн тулд засгийн газар дөрөвтэй ажиллаач. Гэсэн л одоо юм шаардлага шүү дээ. Тэгээд гэхдээ бас яг юм одоо улсын хурлын тогтоол дээр бас бүх юм ингээд детальчлал оруулж чад дараа нь тэр нь ажлын бол бас ингээд хаалт болоод идэв юм бэл. Өндөр ч ингээд бичсэн байж тээ гэл тээ. Тэгэхээр бас юм юникийн утгаар юм агуулгууд орн оруулж иж энэ одоо юу гэдэг нь том хүрээнд энэ тогтоолын чинь юм хамрагтай юм байлээ. Их өндөр ирсээр батлагдчих маань энэ бас их хурлын гишүүд гайгүй сэтгэл хангалуун байна л гэж ойлгосон шүү дээ. Хүүг бууруулах асуудлаар ингэж ажиллаарай. Ийм тэр бол хэлцээрэн тагдаг. Тий. Харин тий. Тэгэж ерөөсөө биш болдгүй юм байлээ. Тэгэхээр нөгөө нэг манай тал чинь ийм тактикаар ингэж ширээний ард сууж байгаа гэдэг нөгөө талтай мэдчихвэл одоо ямар юмныхын тактик байх вэ тийм ээ. Одоо тэгээд сая бас яг нэг үлдэл хэлсэн зээлийн хөдөө холбоотой за зарим нь одоо оюутлаг компанийн ажил юун дээр явж байгаа ажлын холбоотой зарим нь бид нар бас энэ бол яг хэлцээрийн асуудлууд байна. Тийм учраас тийм хэлцээрийн деталийн мөр орохгүй гэдээс ороогүй шүү дээ. Тэгэхгүй бол ингээд хурж бүхмөр холж болохгүй шүү дээ тий. Тэгээд хоёрдугаар бид нар чинь нэг хүрээ язгаар тогтоож өгсөн шүү дээ. Класс шиг тогтоолыг энэ хүрээнд та нар ажлын шүү гэдэг ингээд тэгэхээр чинь нэг хүрээ язгаар байхгүй юм уус орж болохгүй. Засгийн газраас ажлын хэсэг байгууллаа нөгөө талдаа ширээний ард суугаад хэлцээ эхэлсэн. Тийм бил. За энэ үед бол та бүхний төр хорноос гарсан тогтоол бол ерөнхийдөө ямар чиг баримжаагаар та бүхэн хэлцээ хийх ёстой вэ гэдэг одоо чиглэлийг л бол улсын хурлаар батлуулж өгсөн л тогтоол шүү дээ тий. Одоо ингээд их нэг замынхан засыг найрлаж өгч ийнх юм. Тий. Мөсийн жоохон хагалж өгч. Тий. Одоо тэгж ийн гэсэн. Жим гаргаж өгч юм одоо юу гэх тий. Инженеэр хэлбэл шүү дээ. Тогтоолын 3 дахь заалтан дээр ороход хайгуулын судалгааг одоо үргэлжлүүлээд хамгийн гол нь үн цэнийг нэмэгдүүлэх ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах гэж байна. Тий. Одоо яг нэг үлэхэд оюутлаг компани тулж 9 гишүүн гээд хөрөнгө оруулагчлаас 6 Монголоос 3 гэдэг ингээд нэг 3-6-ыг харьцаад нэг мөнхийн харилцаа үүс яваад шүү дээ. 9 гишүүнтэй төлөөлөд зөвлөл тий. Тэр нь ингээд таатай сонслыг харсан бол үе 6-3 хуваагддаг тий. Ер нь 5-4-оор шийдвэр гаргасан тохиолдол байхгүй гэж ирсэн шүү дээ. Гэхдээ яг 9-0-оор гарсан тохиолдол байдаг гэж байгаа. Гэхдээ тэрний үүдийн компани бизнес төлөвлөгөө баталж юм уу? Эсвэл нэг одоо арай өөр нэг компани дотоод ажил мэдрэг бол бүгдээрээ санал нэгдэг гэж. Яг иймэрхүү Монголын ирэх ашиг маш яриад ирэхэл дандаа 6-оор болчтой гэж тэр хуучин тооц дөөсөн гэж маш бухимдалтайгаар ярьж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тэнд ажиллаад өөр дөөрө зовлонгийн үрээд тэгээд одоо ашиглах газаргүй болол одоо сонсгол дээр ирж үнэ хэлсэн байх гэж би ойлгосон шүү дээ. Тэгэхэл ингээд бүх иймэрхүү үр дүнгийн өмнөд дандаа ингээд 6-3-оор харьцдаг. Тэгээд ийм байгаад тэгээд та санаж байгаа бол сонсголоор бид нар та нар яг ямар нөхцлөд ажилладаг юм бэ? Тэрийг яриач бас яриулсан шүү дээ. Тэгэхэл нэг тийм таатай нөхцлөдөөс байдгүй мэл гэж ойлгосон шүү дээ. Тэгээд Эрдэнэс оюутлаг компанийн хүртэл бид нар төрөл мэдээлэл өгдөг зовлонгоо ярина. За тэгэл одоо тэзүүн батлагдаагүй байгаа гэх юм уу те. Гэтэ ингээд хоёул нэг ийм яриад төслөөний муусан болох хэлбэрлэл орчоод байгаа шиг. Гэтэ одоо бод дөдөл нь ботороос юм байгаа чинь ингээд дуртаад өнгөрсөн зүйл баг л та. Одоо сонсголтоор хамгийн нээлттэй болсон юм чи. Тэгээ ер нь цаашдаа бас ингээд одоо энэ хяналтыг сайжруулахтай холбоотой асуудал төр хамгийн их яригдсан юм энэ менежментийн зардал гэж зүйл байна шүү дээ. Одоо миний хувьд бол яг сонсголын үед дөрвөн мэдээлэл мэдж авъя гэж бодож бас сонсгол бэлдсэн. За яг уг нь оюутлаг компанийн ажлын хэсгүүрээр ингээд 6 удаа та нар удирдлагууд нөхрөө дээрээ
Хэдүүлээ ингээ ажлын сүрэнд ярилцъя гэхээр ирээгүй л дээ. Тэгээ сонсгол дээр анх удаа ярьцгаасан. Тийм учраас зарим зүйлийг тэнд ингээд одоо асууж ингээ цаг үрхээс үр сонголт бас байгаагүй. Мэдээ гэсэн юмнуудаа мэдхийн тулд. За ер нь бол эхнийх нь бол энэ яг менежментийн төлбөр гэж ойлгох компаниас одоо нийт зарлаас нь тийм ингээд 6%-ийг нэгдүгээр ямар компани авдгийг. Хоёрдугаар өнөөдөр хүртэл ямар хэмжээний төлбөр төлсөн энэ мэдээлэл чинь нууц байна гэдэг. Одоо би тэгж суусан. Тэгэд бол мөнх захирал бол юу гэж хариулсан бэ гэхээр 3 компани авдаг. Rio Tinto юу гэл нэг охин компани за нөгөөт нь өөр компани ярьжсэн. Тэгээд нийтдээ 1.1 тэрбум долларын менежмент төлбөрийг өнөөдөр хугацаанд авсан байна гэж. 1.1 тэрбум доллар. Тий, ойролцоогоор гэж байгаа тийм. Тэгэхээр 1.1 тэрбум одоо нэмэх хасах хэдэн тийм. Гэтэл ойлгохоо компани өөрөө Монголд одоо таны төрөний яриад байдаг ингээд бүх хил төрлийн татвар гэдэг одоо хөрөнгө оруулж ийн гэл ингээд тэгэл бүх хил төрлийн татварын одоо төлсөн байдлыг 1.8 тэрбум доллар баг ш. Тэгэл ингээд менежментийн зардал үндсэндээ Монгол төлж байгаа бүх төрлийн татвар чинь ингээд баг дүндэд дүн байгаа даахгүй. Тэгэл хаана ачаа гэдэг нь асуудал тийм. Тэгээ би түрүүс тэнд угаасаа энэ төслийг амжилттай явуулахын тулд туслан гүйцэж хийж байгаа энэ төсөлд ажиллаж байгаа хүмүүс цалингаа авч л таарна шүү дээ юм шүү дээ. Энд чи одоо тааж би ч одоо тааж телевизэд ажиллаж байгаа цалингаа авч л байгаа би ч их хуралд ажиллаж байгаа цалингаа аваад явж байгаа шүү дээ. Тэнд чинь бол ингээд зүг өсний одоо санхүүжилтахгүй. Тэгтэл ингээд яг бодтөр өвөөч нөх юм бэ гэдэг нэг юм. За хоёрдугаар усны асуудал. Ер нь яг говь бол өөрөө одоо сүлжөөд эхэлсэн тий. За говьд бол одоо ус яг нэг өглөө чанар нэрнэ гэдэг ёстой жинхэнэ тэр үгэнд орцсон. За говийн одоо нэг өглөөд бас та сонсчлоосон байх одоо ходог дээр усаа болоод л та тоорондоо зодолж исэн бүр ноцтой гэмтрүүж гарч исэн юм тохиолдол говьд байна тий. Тэгээ усуур аюу ховор болсон. Тэгээд тийм учраас энэ усны хэрэглийг зохистой байлгах юм асуудал юу байгаа вэ? Зам усны төлбөрт тэдэнд үйлдвэрлэдэг нийтдээ тий. За гэдгсэн. Тэгээд ер нь бол усны төлбөрт нэг жилдээ нэг 15 тэрбум гэсэн үү. Төлдөг юм байна гэж ойлгосон. Гэхдээ ус бохирдуулсны төлбөрийг төлдөг юм байна гэж ойлгосон. Тэгээ яагаад ус бохирдуулсны төлбөр төлдөг юм бэ гэхээр манай хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө гэрээнд байхгүй учраас бид төлөхгүй гэдэг ингээд байждаг юм л шүү дээ. За тэгээ ийм юмнуудаар бас нэг талаар харах болсон. За хоёрдугаарт тэгээ ус тий гуравдугаар чинь юу вэ? Юмнууд бас энэ их мэдээлэл донд заримдаа юмыг айгүй буруу санд юм биш үү? Тэгээд 94 мянган цаастаа зурдсан ч хэцүү. Тийм. Тэгээд ер нь тэгээд ягаад ойлгоо компанийн чинь энэ гол асуудал нь авшиж ирэх шинэ энэ үндсүүдийн залт байгаа шүү дээ. Одоо 6-2 тий 6-2-оор. Энэ асуудал бас энэ тусгагдсан байна. 53-аас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан гэрээнд тусгах гэдэг. Тэ энэ дөрөв дэх залт. Тий. Монголын хэлтийн юу? Тий. Гэрээн дээр баталгаажуулдаг байсан. Гэхдээ энэ чинь зөвхөн PR-ын шинжтэй юмнууд явчих шүү дээ. Ер нь бол одоо бүр хамгийн анхны PR-ын шинжтэй нэг атарлагын 2 байгаа 70-21 гэсэн байсан санаж байна тий. Яадаг сайн санд энэ ордны ажид нэг том самбар болгоцсон. Монголын төлөө өгөөж 70% гэдэг. Яг одоо бодтор юу байна уу гэдэг бас өнөөдрийн юугаар алгагүй шүү дээ. За мэдээд ирээдүйн үнц нэр болох юм гэдэггүй байна. Гэхдээ ер нь бол иймэрхүү тодорхой тоонууд за 7%, за энэ ус, за менежмент төлбөр иймэрхүү өвдөнд ер нь зайлшгүй баталгаажуулж суулгаж авах хэрэгтэй юм байна. Тэгээд дараа нь бидний нийт хөрөнгө оруулалт одоо үйл ажиллагааны зарлаас нь санхүү шинжтэй суугаад тоо бодо гаргаад ирнэ шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд аливаа юмнуудыг заавал гэж тусгаж суулгаж ийм тодорхой болгож явахгүй бол бас дараа нь ингээд эмгийн талж нэг нь энэ биш те нөгөө нь энэ биш те гэдэг шиг юм бас айгүй хөө оллоо шүү дээ сонсох анзаарсан. За энэ хэмжээг бол 3 жил тутамдаа харилцсан үзэх зарчмыг нэвтрүүлэх юм байна. За энэ дөрөв тэгэхээр 4 жил биш 5 жил тутам гэж нэг орж ирсэн юм. Тэгээд ер нь 5 жил тутам байна гэхээр бас болохгүй. За 4 жилийн тутам гэхээр айгүй түрүүн сонгуулийн циклтэй таарч чинь те. Тэгээд 5 жил нэг тутам хэдэрхий холдоод байна. Тийм учраас 3 жил нэг тутамд ингээ ядч хоёр талаасаа гэрээнийхэн дөнгөлтүүд хоёр талаасаа яваад нөгөө захлагын станц айдсан гэж асууя те. Хизээ эхлэх юм бэ гэж. Зөв чинь гэрээн дээр бол 3 жилийн дотор тэзийн техник эдийн засгийн батлуулаад барьж байгуулна гэсэн өгүүлбэр байгаа шүү дээ. За сайлуулах үйлдвэрийн захлагын станцыг те их усуд Монголын төлөв найдвартай их усуд холбооно гэдэг үг байгаа. Одоо гэрээгийн хэдэрчлээд ийм заалтууд байгаа. Эдгээр чинь өнөөдөр хүртэл хэрэгжиж байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ дахиад сахин шаарддаг. Одоо тэгэхээр одоо ойлгоо компани чинь хятадаас одоо эрчим хүч аваад байна шүү дээ.
Эрдэнэ төлдөр Оросоос аваад байна. Тэгээд яг нэг үлэхэд жоохон улс төрийн хурцмал байдал бий үүсээд одоо мухагаар ирэхэд Орос эдгээр тогоо унтраачилдаг бид нар ч одоо 2 өдөр хойлоо зогсох нь шүү дээ. Тэгээд өнөөдөр бол яагаад энийг шийдэх гэж ингээд 20 30 жил бас засгийн газар нь ажиллаагүй юм бэ гэж гайхалах. 5 дахь зүйл нь оюутлын экспортын орлогыг дотоодын арилжааны банкуд болон төв банкаар дамжуулах зал маш чухал залт болсон. Амар чухал залт. Өмнө нь 2 ч удаа валютын зохицуулалтын хууль гээд 2018 онд нэг 19 онд нэг өнөд 2 ч удаа энэ юу н оюутлын компани борлуулалтын орлого үйл ажиллагааны санхүүгийн үйл ажиллагааны одоо орлого зарлахыг Монголын арилжааны банкудаар ингээд юу н явуулдаг болъё гэдэг аль хэлийн хурлын босхийг даваагүй юм билээ. Хилцээний шатнд нэг унсан нөгөөх нь хилцэх шаардлагагүй бас нэг унсан байлуу да. За тэгээ шалтгаан нь юу гэхээр би бас их лобби орсон байх л гэж боддог. Тухайн 2009 онд энэ оюутлогоо дээр ажиллаж исэн хүмүүстэй ингээд зүгээр энгийн байдлаар уулзаад ягаад ийм юмд ханд тусгаагүй юм бэ гэхээр тухайн үед бол хөрөнгө оруулагчлаас бол Монголын банк санхүүгийн систем одоо тогтолцоотой Монголын банк систем тогтолцоо бэлэн биш байна гэж. Бэлэн биш байна нэгдүгээр. Хоёрдугаар оюутлогоо хөрөнгө оруулалт бол маш их мөнгө учраас энийг танаа санхүүгийн одоо байгууллагууд дийлэхгүй гэж үзчихсэн юм бэл. Одоо бол манайх дийлдэг болсон. Одоо манайх ч өөрөө дотоодын бүтээгдэхүүн түүнээс хэд дахин өсөв тий. За тэгээд хувийн хвшлүүд бас маш их томрлоо. За түүний дагсан банк санхүү арилжааны салбарууд бас их том одоо юм үйл ажиллагаа сайн явуулж эхэлж байна. Тийм учраас одоо даах хэмжээнд төрсөн. Тийм учраас энийг заавал явуулах шаардлагатай гэж байгаа. Энэ бол маш чухал залт. Адилаар бид нэр хэрвээ энэ 5 дахь залтыг хэрэгжүүлэх юм бол бид нэр валютын үзүүлсэн, валютын ханшаа доктортой байна тий. Тэгтэл одоо өнгөрсөн жил зөвхөн оюутлын компани борлуулалтанд 4.2 тэрбум доллар дахиад одоо санхүүгийн хэлсэн шүү дээ тий. 2 тэрбум долларт Монголын одоо төв банкнд арилжаалагдсан байна гэдэг. Тэгэхээр тэр чинь бас юм тодорхой хэмжээний юмнууд юу гэдэг бид нар 34% мөртлөө эзэмшиж байгаа нэг тал мөртлөө манай улсын нутаг дэвсгэр дээр санхүүгийн гүйлгэнд хийгдэхгүй л гэсэн үг шүү дээ. Тийм тэгэхээр уурхаа үйл ажиллагаа Монголд яваад байдаг тий. Тэгэхээр энийг зайлшгүй одоо бий болох хэрэгтэй л гэж. Энэ бол аягүй чухал залт. Тийм. Яг Риотинто ч юм оюутлын компаниг буруутгах харахгүй болчихсон. Та тэр ингэ жишээ авч шүү дээ. Хин ч гэсэн ийм нөхцөлөөр бизнес хийхийг хүссэн шүү дээ. Би Риотолд байсан бол иймэрхүү байдлаар л оролцох. Гэхдээ нөгөө тал эрх ашигын хамгаалаханд бол маш сайн одоо гэрээ хийх л ёстой байсан байна. Яг хөө тэгэд 2009 он гэж одоос 17 жил өмнө үү те 16 жил. 16 жил. За тэгээд тухайн нөхцөл байдлыг яг ямархуу нөхцөл байдалтай байсны дүнхэд бас хэцүү баг. Ер нь тэгээд одоо энгийн ярих юм бол та бидэд ингээд юу гэдэг нэг оюутан багтаа ч юм уу 10 жилийн хүүхэд багтаа гаргасан шийдвэр гаргалтууд одоо ингээд бодоход бас нэг тэнэг байжтэй гэж нэг бодогддог бас үе байдаг шүү дээ. Яг л тэр чинь бид нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Туршлахгүй байна. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Бид нэрээс хөгжиж байна гэдэг юм уу. Тухайд гэрээ хийсэн бол 100% зөв. Гэхдээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эрхүүдэд тодорхой хэмжээнд бид авах хэрэгтэй байсан баг. Тэрийг л алдсан. Тэгээ би бол энийг ер нь тухайн үед байсан маш олон улс төрчд эсүүлэх юм байна л гэж харсан шүү дээ. За яг 2 дугаар зүйл дээр энэ асуудал байгаад байгаа. Оюутлын сонсголоор ил болсон гэмт хэргийн шинжтэй, зөрчлийн шинжтэй. Дээрэс нь хамгийн гол зүйл нь та хэлээд байгаа төрөөсөөс эсүүлтхүү гэж те. Эсүүлтхүү гэж бүр залт энэ тогтоол дээр энэ 2 дугаар зүйл дээр л орсон байна. Эсүүлтхүү хууль тогтоомжтой зас үндэслэл журмыг дагуу шалгах шийдвэрлэхийг ерхий прокурор болон авилгатай тэмцэх газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газар зөвлөсгөө гэж орсон. Зөвлөсгөө гэдэг нь юу гэсэн үг? Зүгээр үгүй шүү дээ. Хатад зааж болохгүй юм уу? Юу гэж? Одоо шалгах суугаач гэдэг юм уу? Их хурл тиймэрхүү байхгүй шүү дээ. Хэрэг хянан шилжүүлж байгаа байгууллагууд руу их хурл чиглэх ирэх байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр зөвлөхөөс өөр аргагүй. Ягаад тагнуулын ерхий газрыг оруулсан бэ гэхээр наад чинь тухайн үед албан тушаалт хэрэг эсвэл одоо тодорхой хэмжээний авилгалын хэрэг ч юм уу байх юм бол хууль хугацаанд дуусаад явчих юм бэл. Одоо байгааг үзэх юм бол тийм шүү дээ. Одоо байгаа гэдэг хуулийн байгуул үзэх юм бол тухайынхан хуулиараа ингээ хууль хугацаанд бүгд дуусчих юм бэл. Тийм учраас тагнуулын ерхий газар орж ирж байгаа. Тэгээд ер нь яг нэг үгэлхэд энэ өдөрт амар ингэж дээ. Ягаад тэр жишээ нь цахилгаан стандарт баригддаг юм? Ягаад сайлуулах өдөрч баригддаг? Ягаад менежмент төлбөр чи юм өндөр байгаа юм? Ягаад усны боход ус төлбөрийг төлөхгүй байгаа юм? За ингээд дотор нөгөө тэр нэг
тузан гişүүдийн санхүүгийн гүйлгүүд толгойд маш их юмнууд ярьж байлаа шүү дээ. Ягаад эдгээр чи өнөөдөр хүртэл ингээд үл ойлгох байдалтай байгаад байгаа юм. Ягаад тийм үл итгэл төрүүлсэн байгаад байгаа. Тийм учраас энийг нэг тийш нь хувь эзэмшүүд Монгол улсын нутаг дэвтэр хууль хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд тий хууль танилтанд хэрэгжил тавих хэрэгтэй байгууллагад нэг анхаарч үзэж чил гэсэн зөвлөмж байхгүй. Их хурлаас чинь бид нар чиглэлж болохгүй шүү дээ. Шалгах юм болоо да. Одоо жишээд хэлсэн шүү дээ. Тухайн гол одоо энэ ноёдлогын гэрээний автор нь тухайн сангийн сайд асан. Одоо баяр цогт ерхий сайд баяр гэж хоёр хүн байна тий. Хоёулаа яг баяргаас үлд нь 2 өдөр лөө 3 өдөр нэрж харагдаж байна лээ. Тайлбар хэлж яхад үеийн засгийн газрууд л хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Хариуцсан сайд нар гэдэг зүйлийг яриад байгаа. Харин би бас тэгж хэлээ. Та нар бүгдээрээ дарга болсон. Та нар бүгдээрээ хариуцсан сайд нараас одоо тэлэлдээ суугаад ямар хэрэг байгаа юм бэ? Эс үлдэхгүй гэж та тэрийг хэлдэг тий. Засгийн газрууд хяналтаа сайжруулаагүй. Дээрээс нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсээгүй гэж сүлдэггүй гэж хэлдэг тий. Ингээд хавд арцсан. Тэгээд өнөөдөр асуудлууд нь ингэж өрнөж байгаа нэм л асуудал байлгүй тий. Төр хорооны шинжээчтэй холбоотой би түрүүн таныг яриад ирсэн болохоор яриаг чинь таслахыг хүсэв. Төр хорооны шинжээчдийг ер нь яаж сонгон шалгаруултын таад. Тэр чинь нууц журсан шүү дээ. Тийм үү? Гэхдээ мэрэгчлийн хүмүүсийг л оруулж байгаа байлгүй дээ тий. Дээрэс нь яг энэ сонсголыг бас ийш тийш нь далийлах гэсэн хүмүүс оролцоодсэн. Маш их. Тэр оролцогчдыг бас яажсан байх. Арай тэр нь нууц биш байлгүй. Тэр оролцогчдыг зүгээр одоо юу гэдгийг улсын хурал дээр явж байгаа ямар ч одоо нээлттэй сонсгол дээр тодорхой тооны хүнийг код гаргаад хийж бүртгүүлсэн авчдаг байхгүй. Тэгээд шалгуур тавихгүй бол энэ чинь зарим оролцогчдын нүүрдэн нөлмөө яваад. Наадаж анхмаар юм. Ёст анхаармаар юм лээ. Тэр бас нэг яг нэг үлдэхэд сонсголыг өөр дэш нэг уулгах эсвэл одоо сонсголын ач холбогдлыг бууруулах гэсэн зорилготой зохион байгуулалт хүмүүс орж ирсэн байна гэж бид нараас яриад ер нь энэ хүмүүсийг тэр одоо тэр сэтгүүлчийн одоо нүрлөө одоо нэг маш бүдүүлгүүлэх гаргалаа шүү. Тэр чинь ганц үйлдэл нь. Тэр чинь тэргээр хүн таараа явуулсан. Тэгэхээр тэр хүн чинь дахиж оруулаагүй шүү дээ. Гэхдээ мэдээж эн чинь нэг босныхын дараа л болчиход байна. Тэр наан шалгаад одоо ихс бүртгүүл энэнийг хасна гэдэг бас нэг үзмжийн асуудал болчих гээд байгаа хэрэг. Шалгуур тавих хэрэгтэй юм шиг байна. Тийм шүү гэж хэлсэн. За төр хорооны хороос тогтоолоод энэ тогтоолыг та яг үр дүнг нь юу гэж харж байна? Яг хуу заасан байлаа л да энэ 26 оны намрын ээлжид чуулганы хугацаанд ингээд сүүлийн хугацаанд ингээд шийдвэрлэе. Гэтэ яг хуу энэ хилцээрийн явц болгоно ингээд ерхий сайдад одоо үр өгсөн шүү дээ. Явцыг нь үргэж тайлгнаж байгаа гэдэг ийм залт орсон байлээ тий. Тэгэхээр энэ 26 онд багтаж ер нь та хэдийн тогтоолыг хэрэгжүүлэх болов энэ засгийн газар дээр нь яаж цааш шахалт үзүүлэе гэж бодож байна. Засгийн газар хэрэгжүүлэхгүй л өөрөө хууль зөрчилд орно шүү дээ. Тэгээд хууль зөрчил хэрэгжүүлэхгүй тогтоол хэрэгжүүлэх нь аль тогтоол вэ? Амитгүй зөндөл ярьдаг шүү. Энд чинь бол хугацаатай шүү дандаа. Тэгэхээр бол хүссэн хаврын чуулганаар ороход баг. Тий. Тэгээд тэр 7 жилд нэг удаа олгож байгаа боломжийнхоо өрөөнд засгийн газрын хилцээр хийдэг тэрийг их хурл танилцуулах. Хаврын чуулган тэгэл одоо энэ тогтоолын чи хэрэгжилтэд бидний шаардлагатай шүү. Албан бичгээр шаардна. Албан уулзалтаар шаардна. Ингээл бүх юм одоо засгийн газрын шаардлагатай бид их хурлаас чиглэл өгсөн шүү дээ. Чи хүн өгөөг байхгүй тий. Улсын хурлаас буюу одоо хууль тогтоох дэд байгууллагаас засгийн газар чиглэл өгч байгаа шүү дээ. Өмнө тэр хэрэгждэг тогтоолууд ямар тогтоол би мэдгүй магадгүй байдгүй хөө. Одоо шинэ хамгийн хэрэгждэг тогтоол чинь тэр нэг стратегийн ордуудыг 1-2 дор хавсралтай их хурлын дараа нэмд орж байгаа хад 2009 онд одоо батлагдсан нэг 26 тогтоол шүү дээ. Стратегийн ордуудыг одоо төр давах гэдэг 34-өөс доош төр давах. 4 ордын нэр байдаг тийм. Тийм. 5 толгой, 2 толгой цагаан суур нэг нь юу лээ. Тэгээ 1-р хавсралт дээр нь 17 орд, 2-р хавсралт нь 35 орд гэдэг санагдаж байна. Тэгээ хэрэгжихгүй бол чинь энэ тогтоол хэрэгжихгүй л байгаа байхгүй. Харин тэгээ 34% нь төрийн эзэмшлийг тэгэхээр би ингэж бодчих. Ер нь ингээд манай төр за магадгүй одоо гадны том одоо бизнес бүлэглүүд үзэн бүлэглүүд бүгд нь алсны дорнд орсон. Би ингээд одоо шүлжилтсэн. Тэгээ энэ хүндэгдэх гэдэг. Тэгээ ингээд ер нь яаж чаддгүй нэг ийм одоо бүтцээс үлээ 20 жил угсарсан юм байна гэж харсан. Одоо нэг ан манаг. Тэгэл яг ингээд багсалт яг ингээд одоо юу гэдэг чиний асуудал хүндэгдэх, миний асуудал хүндэгдэх бол ингээд бүгднгийн хүндэгдэх ингээд одоо яаж чаддгүй нэг ийм хөөстэй болцсон нэг ийм 20 жил угсарсан тогтолцоо юм гэж бодсон. Энэ одоо сайн бодож хийсэн тогтолцоо юу, сайн бодож хийгээгүй зүг санаандгүй өгсөн тогтолцоо бүү юм. Тийм учраас ингээд
бүгд эрх ашигаараа холбогдоод байдаг учраас дандаа эсвэллүүд хийдэг ийм болцсон юм байна даа л гэж одоо дүгнж бодож байгаа шүү дээ. Тий. Таны түрүү хэлсэн тогтоолчийг нөгөө энэ ордтой төрийн эзэмшлийн хувь тогтоос саналаа засгийн газар их хурлаар хэлцүүлээ гэдэг тогтоолч шүү дээ. Тий. Хоёр хавсалт. Тэр одоо хэрэгжээгүй 10 хэдэн жил болсон байна. Тэр 2009 оны тогтоол багш шүү дээ. 2007 оных л. 7 оных нэмдэр цууд дарга байсан. Тий 7 он. Тий. 7 оноор стратегийн ач холбогдолтой ордын жигсаалтыг баталсан. Тий. Би хараад. Тий. Энэ хаалцны танилцуулга бизнес хийж лээсэн юм байна. Тийм 7 оны тогтоол. Аа. Ар дээр нь яг хавсралтаар 9 он болоо 11 онд гараж ирээд гэж явсан тогтоол гэдэг. Засгийн газрын тогтоол. 2007 оны 27 дугаар тогтоол. Тий. 2007 оны тогтоол баг. Хоёр хавсралттай. Та одоо энэ юу гэж бодож байна? Энэ сонсголуудыг одоо би ингэж бодод байгаа. Анхнаасаа энэ гэрээ хэлцээрүүд яг зарим зүйл нь нууц байх хэрэгтэй байх. Гэхдээ элт бол байгаагүй учраас маш их алдаа гараад тэр алдааных нь үржи одоо хохирлын одоо монголчууд нийтээр хүртэл ингэж явж ийснэ сонсол хийж байгаа. Тэгэхээр анхнаасаа ер нь алдаа гаргахгүй тулд элт тод байх хэрэгтэй юм биш үү гэдэг. Ерөөсөө бүх юм тэр шүү дээ. Ер нь тодорхой байж, ил тод байж хүн ядч хардах хэрэгтэй байлаа шүү дээ. Тэгээд тэр чи ил тод байгаа мэдээлэл авсан одоо үл ойлголцол байхгүй болж эхэлж шүү тийм үстэй. Ер нь энэ одоо бас нэг айгуус балаа юм энэ 1994 онд батлагдсан төрийн бол албаны тухай нууцыг бол бидний заавал өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Танай намын бүлгээс оруулж ирэх юм ирсэн шүү дээ. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр ингээд нууц хадгалах үүрэгтэй, нууцтай танилцах хэрэгтэй хүн ямар нэг албан бичиг одоо би тань руу явуулахдаа нууцын хамаг дараа явуулчих жоохгүй. Төнгөлн тэр ингээд нууцлах ямар ч шаардлага байхгүй чишээ. Бүр зүгээр юм одоо үнэхээр бод тэр нууцлах ямар ч шаардлага байхгүй мэдээллийг танилцуул ингээд нууцын зэрэглээс хамаараад 15-аас 25 жил ингээд тэр нууцыг хадгалах үүрэг хүлээж байгаа. Тэгээд тэр 094 оны үл. За тухайн үед зүв байсан ч магадгүй. Тухайн нийгмийн нөхцөл байдал ямар байлаа те эдийн засгийн нөхцөл байдал ямар байлаа бид нар дөнгөж одоо нийгмийн тогтолцоонд ороод нэг 4-5 жил болцсон юм үед зүв байсан байж магадгүй. Одоо бол тэр чинь маш олон юмны чөдөр тушаа болж байна. Баян хорон дээр нийгэм хэлцэх гэхэл нууцаар ирсэн гэл ингээл. Наа чи юуг нь нуугаад байгаа юм бэ? Цаанаас байгуулгын нууцыг ирсэн учраас нууцаар авах усаар аргагүй байна гэл. Тэгээ бүр хамгийн инээдтэй тэр онтри компаниас авсан албан бичиг дотор манай ашиг технологийн ерхий газар дээр байсан материал онтри руу өгөхөд тэр өгсөн материалыг нууцын хамаараа явуулсан байл яг. Тэгээд энэ ямар учиртай гэж манай хуулийн ферм тгий зүйлсэн юм. Гэхдээ төр чамд нээлттэй өгсөн материалыг яагаад буцааж өгөхдөө хаалттай нууц өгöd байгаа тийм. Тэшээ ийм байдлын хуулийн төслүүдийг бол хуулийн төслүүд ингэж харах хэрэгтэй байна. Та тогтоолоо батлуулахдаа нэг тактик хэрэглэсэн. Гишүүдийн бүрийн эрхийг зөрчсөн. Тэр нь юу гэхээр тогтоолоо та бүхэн оруулж ирээд шууд танилцуулаад шууд чуулганаар батлуулахыг оролдсон. Өмнө нь болсон сонсголуудаас гарсан тогтоолын төслүүдэд эдийн засгийн байнгын ороо юм одоо холбогдох байнгын ороор хэлцүүлээд тогтоолын төсөл дээр их хурлын гишүүн санал гаргах эсвэл тухайн заалтыг нь сайжруулах бүрийн эрхтэй шүү дээ. Гэсэн чи яагаад та бүхэн тэгж хоорондоо ярьсан юм уу? Орж ирээд танаа төр орооны дараа чинь танилцуулчаал шууд батлуул гээд бөөн гişүүд уурсан. Хэн шалгах төр орооны хуульч нэмэлт өөрчлөлт ороод 2024 оны хаврын чуулганаар буюу өмнөх парламентод өөрчлөлт ороод тэгээд тийм залт болсон. Ямар залттай болсон? За би яг залтын бүрийг шийдэж мэдгүй. Тэгээд тийм санал гаргах ирэхгүй гэж орсон. Тэгээд гişүүд нь бүгд зарчмын сүрдээ санал гаргасан шин. Та хэд гаргуулахгүйгээр оруулж юу гэж тэр чи эхлээд хамгийн эхлээд тэр чи юу н орсон шин. Санал дүнэлт нь орсон шин. Тэгээд эдийн засгийн байнгын ороогоор хэлсэн шин. Харин гişүүд шахаж л хэлсэн. Үгүй. За би харин тэн дээр эсрэг байсан. Эдийн засгийн байнгын ороогоор хэлцээд одоо чи энэ тогтоол чинь заяа 5 зүйл залт орж байгаа. Ажлын хэсгээс гэсэн үг шүү дээ. Одоо хянан шалтур оноос. Төнгөлт нь хянан шалгах төр хороо хэрвээ давхар эдийн засгийн байнгын ороогоор хэлцүүлээд эсвэл энэ 5 залт чинь 5 л өөр бол ороод ирвэл яг олонхын дэмжлэг аваад. Би яг өөр би танаас үл тгийж шаа. За ингээд энэ залтууд чинь ингээд 5 залт чинь 5 өөр залт болоод бүр 10 өөр залт болоод анхны энэ одоо зорилго чиглэлүүд нь өөрчлөгдөөд тэгээ ороод ирвэл яах. Илүү сайжруул яах. Үгүй магадaltaй. Гэхдээ тийм болвол яах юм. Ер нь бол хянан шалгах төр ороод хараад босоор үйл ажиллагаа болж байгаа байхгүй та. Хэрвээ хараад ингээд яваад шинэ байнгын ороо болгоноос яг таны процесс явж байгаа бол энэ ч өөрөө дэвдэр дахиад тэр хуулийн залт. Би одоо хуулийн залт чийж мэдэхгүй санахгүй. Тэгээд бүр санжуул их хурлын тамийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаыг дуудаад одоо 2 цаг гарan завсалсан шүү дээ. Тэгээд
дуудаад бүр албан ёсоор тайлбар авсан шүү дээ. Энэ угсаа хуулийн зөрчилтэй юм бэл. Энийг заавал тэгээ их хурлын тамгын газрын дараа бол харин энэ хуулийн төслийг яг энэ хуулийн хоёр зөрчлийг бас ингэж гаргахгүй бол дараагийн хянан шалтгаан орон дээрс асуудал үүсгэх юм байна гэдэг. Яаж бид нар тэрийг үл олж өгсөн. Түр хороо ажиллаад яг 3 хоног сонсол хийсэн ч гэсэн өмнө нь 6 сарын хугацаанд та бүхэн ажиллаж тодорхой судалгаануудыг хийж гаргаад түр хорон дээрээс бас тодорхой материалууд тодорхой гэрчүүдээс одоо мэдүүлэг гэж байна тийм мэдүүлэг аваад тайлбар аваад мэдээлэл аваад гаргасан тогтоолчин аюу чамбаа тогтоол болсон байлгүй дээ л гэж би бас бодож байна. Зүгээр л та хэдийн үр дүннээс нь харагдана л тийм засгийн газрын хэлцээр яаж хаана очиж дуусах та хэдийн тогтоолыг бүрэн хэрэгжүүлэх үү гэдэг дээр л асуудал яригдах байх гэж бодож байна. За хоёулаа энэ тогтоолтой холбоотой асуудал дээр ингээд 5 6 залт 2 зүйл 5 залтыг ингээд тус бүрээр нь ярьчлаа тийм. Тэгэхээр үзэж байгаа хүмүүс бас тодорхой мэдээлэл авсан болов уу гэж бодож байна. Сэдвээ жоохон солилцъя. Намрын чуулган завсарласан. Намрын чуулганыг харахад 14 хууль 37 тогтоол батсан байна. Намрын чуулганы хугацаанд. Гэтэл энээсээ илүү томилгоо хийгдэжээ гэж. Намрын чуулганыг томилгооны чуулган байв уу? Одоо энэ 25 он чинь ажил хийх боломжтой, ажлаа урагшлуулах боломжтой 1 жил байдаг. 26 он чинь ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил бэлтгэл жил. 27 он бол их хурлын сонгуулийн өмнөх жил бас болчихж байна. Гэтэл одоо ирэх барьж байгаа намаас ч гэдэг юм уу? Шалтгаалж энэ ажил явсангүй. 14 хууль 37 тогтоол гिचээд яг дунд шатны томилгооны тооцвол манай бас нэг зарим сэтгүүлч тоог нь гаргаад ирсэн бэл. 300 гаруй томилгоо явуулсан юм байна. 325 жилүүтэй нэг томилгоо хийжсэн тийм. Юу вэ? Та энэ намрын чуулганыг зорилготой хөрсөн чуулган гэж харж байна уу? Юу гэж харж байна? Гэхдээ би намрын чуулганыг хоёр жоохон тийм сайн биш үгээр дүгнж болж байна. Нэгдүгээр тэл ам хэрүүл тэмцлэгтэй тийм чуулган байл. 9 сарын 1-нд усын цэцэг өргөн бариад 9 сарын 12-нд Монгол ардын нам 2 хуваагдаад 11 сарын 15-нд буюу усын төсөв батлагдах хүртэл 2 хуваагдсан. Үндсэндээ энэ хугацаанд ирэх барьж байгаа Монгол ардын намын зовлон төрийн зовлон болчоод төрийн болгосон зовлонгоор улсын хурлыг үндсэн үйл зөрчих тийм хөлбөрлөг 2 удаа шахлаа шүү дээ. За тэгээд нэг юм зэгцэлсэн юм шиг байгаа юм. За хоёрдугаарх нь юу л вэ даргалт юм бэл. Би одоо танд санджи бол одоо энэ чинь 2016 оноос танаас чинь 116 ижил сайт хийсэн байж тэгээ тий. Тэгээд дээр нь дэд сайд нарыг оруулаад за саяны томилог дээр 16 оруулах юм бол энэ чинь бараг 224 хүн ямар нэгэн байдлаар ингээд дэд сайд ихний сайтын албаншаас хэлсэн шүү дээ. Сайд сэтэртэй болсон юм тийм үү? Тий. Энд нь зөвхөн одоо сайд гэсэн албаншаас шүү дээ. Тэгэхээр энэ чинь одоо маш их том тоо үстэй. Зөвхөн сүүлийн 2024 оноос хойш чинь давхарцсантайгаар 40 сайт боллоо шүү. За одоо саяны 16 дэд сайтыг юм бол тий. Гэдэг ч юм уу. За тэгээд тэр төрийн өмчт компани, агентлагууд за тэгээд доошо замбар галцсан. Одоо хин ажиллаж байгааг танихаа байл шүү. Одоо та одоо бүр жирэмс сайдныг нэрлэж чадсан. Надад бүр маш олон тийм бичиг ирсэн. Би ингээд бичиг бол гайлын ерөнхий газраас бичиг явуулаад татрын ерөнхий газраас бичиг явуулахаар өдөрлөг нь одоо өдөрлөг солигдсон тул дахиад бичгээ явуулна үгүй. Хин солигдохны ямар наваа тийм танаа газар руу явуулж байгаа шүү. Одоо тийм юм одоо надад бүр гайлаас ирсэн, татвараас ирсэн, нийгмийн даргалаас ирсэн. Гэхдээ энэ чинь сүлдээ айгүй хүндрэлтэй юм л шүү дээ. Одоо би өөрөө сүлдээ заалгаад үгүй. Би танаас мэдээлэл авах гэгүй таны ажиллаж байгаа төрд байгаа байгууллагаас чинь мэдээлэл авах гэдэг шүү. Би танаас хувийн мэдээлэл авах гэв шүү дээ. Бүр тэгж хэлж авч. Нэг ийм үед тэгээд сөрөг хүчний бүлэг ер нь хэр сайн ажиллаж чинь гэж та харж байна. Сөрөг хүчний бүлгийн залуу гишүүний хувьд. Сүүлийн судалгаануудыг харах бол манай намын ирээдүйн ардын намын дээр баг шүү дээ. Тэгэхээр чин гайгүй ажиллажлаа гэсэн үг. Би бол тэгж бодож байгаа. Дэд сайд дээр хийсэн улс төрийн акц ер нь ямар санагдав? Зөв. Яагаад гэвэл төсөвд анхаарлахгүй, төрд анхаарлахгүй, цомхон бөгөөд чадварлаг засгийн газрын бүс ажилтны хөнөө бодсон ийм одоо засгийн газар байна гэж анх засгийн газар байгуулахдаа сайд нараас тэгж яриад явсан бүт ч өөр улам дахаачлаа шүү дээ тийм учраас нэгдүгээр зөв. Хоёрдугаар та санаж байгаа бол Алс намцын газарт нэг 11 сар хөргөтөө өгөөтөө хугацаанд хамтар засаг байгуулалт дэд сайд асуудлыг оруулж ирв шүү дээ.
Гэхдээ бүтээн чиглэлтийн менежерүүдийг оруулж ирсэн. Одоо тэгж бүгдээр ажиллах байх шүү дээ. Бас аял ажилтг боллоо л та. 5 сар ажиллах. Тэгээ яагаад танаа намын бүлгээс Гэхдээ та бод 3 гишүүн томилоод дэд сайд нар дээр эрх баригч намтай ажлын хэсэг байгаа. Гэхдээ бүтээн чиглэлтийн менежерүүдээр дандаа дотроос нь тавигдчихдаг ихэнх нь. Ажиллаж байгаа газруудаас. Тэгээ хоёрдугаарт манай намаас нь 24 томилогдсон юм билээ тухайн үедээ. Хүн намаас 26 томилогдсон юм билээ шүү дээ. Тэгэхээр бас харцангууд тэгэж баг оролцсон байгаа шүү дээ. Одоо тэгээд дэд сайдтай холбоотой асуудал дээр ингээд хатуу байр суурь илэрхийлсэн. Одоо тань шиг гишүүд олон байгаа танаа намын бүлэг дээр. Гэтэл та нарыг бараг ичих юм хийжлээ шүү дээ сая. Одоо 3 хүн оруулангуудаа эрх баригч намын бүлгээс 3 хүн оруулчаад дэд сайдны асуудал ажлын хэсэг байгууллаа шүү дээ. Оны төгсгөлд. Тэр мэдсэн. Тэр мэдсэн. Тэгээ бид нар бүлэг дээр ярьсан шүү дээ. Яг одоо энийг нэг тийш нь ойлголцоо нэг тал болгоё гэсэн юм байна. Аюул нь бол зүгээр намын даргын хувьд бол ингэж байгаа юм байна. Одоогор миний санснаар 36 хүн гар ус цуцсан. За миний сүүлд авсан мэдээлэл. Засгийн эзрэг өгчүүлэх тийм. Тэр чинь юу нь бол одоо дэд сайднараа одоо болоо тий. Одоо бүтч болонд анхаагаад байна. Тийм учраас дэд сайдныхын томилгоо эргэж харахгүй улсын газар зохицуулахыг өргөн барьна гэсэн шүү дээ. Гол агуулга нь одоо нөхцөлтөө шаардлага. 36 хүн гар усыг зурсан байгаа мó? Зурсан баг шүү. Та зурсан уу? Зурсан. Тэгээд зураагүй хүмүүс нь яг нэг нүлхэд бас хүндхэн шалтгаантай хэдэн хүмүүс байлаа. Хөдөө гадаа явж исэн хүн байлаа. Тэгээд миний олшуурал намын дарга 42 болох гэдэг байна. 42 болох. Тийм 42-лаа зурна. Тийм үлгийн тий. Энд чинь зүйл шаардлага байгаа шүү дээ. Зүгээр хамтрахаар нь би гайхчихгүй. Хамтарсан ажлын хэсэг байгуулах юм. Тэгээд тийм байгуулсан л дээ. Би бас гайхаад энэ юу болчих байгаа л бас тэгээд. Тэгээ би харин ингэж Баатар хүрээ байцтай. Баатар энэ юу болчих байгаа л. Тэгээ би харин хатуу байсан гişүүдээ ямар муухай ичвтер байдалд оруулж ин да гэж зүгээр харсан тохой. Гэхдээ намын дараагийн байр суурь зөв шүү. 42 л зурж өргөн байрья гэдэг. Тэгтээ 42 хүн зурх болов да. Зурчих уу? Сөрөг хүчний гишүүн яг хөө танаа нам бол ингээд бүлэг дотроо ч гэсэн дотоод арчлалтай олон фракцтай олон өөр гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Нэгнийхээ бас байр суурийг хүндтүү үздэг юм шиг харагддаг. Намын дараа бол хэн нэгэн гишүүний үг хэл амыг ер нь хорж чадахгүй байлээ. Яг хөө өөр бусад намуудыг яриул арай өөр зүйл яригдах байх тийм. Одоо хамгийн сайн барьж хүн нам юм шүү. Мэдгүй тэр ихтэй. Ардны хүмүүс барьж чадахгүй л байл шүү. Сая тэгэл тэр хуваагдлагыг харахад дараа нь төсвөө харахад сая болж байгаа процессыг харахад бол тэггүй л байх шиг. Танаа намын бүлгээс гэдэг юм уу? Сөрөг хүчний гишүүн эрх баригч намынхаа намтайгаа очиж наалдаад өгсөн хувилдаж бүлгийн чинь улс төр болоод бусад бодлогод садаа хийж байгаа ер нь хүмүүс байна уу дотор? За мэдгүй шүү дээ. Тэгээ одоо 42 үнэч нэг шуудаанд хийж авч чадахгүй шүү дээ. Өөрөөр бодолтой 42 хүн баг шүү дээ. Хараг байхгүй л үү. За жижиг шүнэ илүү зүйл асууад яг хоёулыг бас ярилцах цаг болсон байна. Ямар ч байсан хамгийн гол сэдв бол хоёулыг өнөөдөр ярилцсан сэдв бол энэ оюутлын сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолыг бол төр орооны 11 гишүүн олон сарын турш ажиллаад ингээ батлуулсан. За оны төгсгөл батлаад ус хэвлэлийн урал хийсэн. Зарим нь одоо нулимстай байх шиг харагдсан. Танай төр орооны дараа баярлсан ч юм уу эсвэл сэтгэл хөдлөсөн юм за мэдгүй. Тэгээ ямар ч энэ тогтоол дээр ямар заалтууд орсон, ямар зорилготой, ямар үр дүнд хүрэх гэж байгаа гэдэг асуудлаар олон нийтэд болно. Надад мэдээлэл өгсөн танд баярлалаа. Дундын бүс ярилцлага нэвтрүүлэгт мөн урилга авч оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.